сайн мэдсэн би менежмент байна гэж сургуулийн багш 16 оноос эхлээд энэ сэдвээр докторантын судалгааны ажлыг бүрэн судалгааны ажлыг хийж гисэн байгаамаа. За хоккейгийн тоог тогтворуулалт 2009 он улсын хэмжээнд 820,000 тонн хоккей гаргасан бол 13 онд 2.4 сая болж өссөн 3 дахин нэмэгдсэн байт юм байна. За үүний 17.4% нь бол ашигласан. За тэгээд эдгээр нийт хоккейг нь 396 төвлөрсөн хоккейгийн зэгт хайдаг 125,000 га талбарчлал оршин юм. 14 оны байгууллагын тайлбар дээр бол 3.5 сая тонн болж өссөн. Тэгээд 406 төвлөрсөн огийн зэгтээ бүртгэлтэй байна. За судалгааны ажлын үндэслэлийг би юутай холбох гэдэг нь үгээр ламфит хэмжээний салшгүй хэсэг байх ёстой daily core систем буюу өдөр тутмын хүчил гэдэг системтэй би холбож ярина. За энэ хадварыг хадж байгаа энэ хувцсан метрал бол Британд хэрэгжиж байгаа daily core систем юм байна. Одоо 30 минутанд 3,000 метр квадрат татварчлах боломжтой юм технологи байт юм байна. За энэ бол цагаан дагааны яг өнөөгийн байдлаар харагдаж байгаа. Энэ технологиг бол манай банкнуудад хэрэгжиж харах ихтэйг байна гэсэн үг. За дараагийн энэ харагдаж байгаа технологи болохоор энэ бол Америкт хэрэгжиж байгаа геосинтетик материал гэдэг нэг шүмжлэг юм зүйлүүдийг бас 6 инч гэсэн зан цагаар бичиж юм байна. За энэ болохоор тийм хөөсий одоо шаблон материалтай тийм цавуулдаг материалыг дээрээс нэмж өгч юм ажилладаг. За энэ бас мөн нэг төрлийн cover. За энэ Японд хэрэгжиж байгаа шилний хайдлыг жижигж байгаа бас ингэж намтгийн cover-ыг хийдэг юм байна. За мөн үүнтэй адилхан барилга хайдлыг нураатай хайдлыг жижигж байгаа cover системд ашигладаг. За харин манай болохоор хажуудынхаа зэрэглэх амуудаас нэгээд өгч аваад шороогоор олчж байгаа. За яг стандарт байх болохоор яг 6 инч зэрэгсэн юм бол энэ бол стандарт хараахан байх байгаа. А гэхдээ мэрэгчлүүдийн хийж байгаа технологи шийдлээр тэр жайдаг нүрэн оруулалтаар нарны энгэрийн хамгийн зэрэг барьтаа 60 см олон дээр 30 см шороо туулж тэгшлэх тийм технологиор хийгдсэн. А тэгэхээр хүчин чадлаас хамаарат энийг түрүүн бид нар богино хугацаанд гэж 30 см зузаачиж амжилтгүй гэдэг зүйлийг бол ярьж ирсэн. За тэгээд судалгааны ажлын зорилтын хүрээнд нарийн энгэр цагаан дагаа орхичлуудын хогийн цэгүүдийг бүсний тохирол оршин суугч үзүүлэх нөлөөллийг судалсан. За няс судлалын үзүүлэлтээр бүсний тохирлыг үнсэн хүн металлыг тодорхойлсон оршин суугч үзүүлэх нөлөөллийг нь судалсан байгаа. За нарийн энгэрийн хогийн цэг сонгон айханд өөрөх дулаанчлуудын хүч хогийн цэгийн яг хажуудалтаа за цагаан дагааны хогийн цэг баян зүйл байдаг. За бид нар судалгааныхаа дээжийг авахтаа хогийн цэгүүдийг 3 бүс олгож хувааж авсан. За нэгдүгээр нь яг хоккей бүсийн хэсэг байх ёстой. За хоёрт нь болохоор ерөн давхрын бүс 500 м гэдэг 500 м бүртгэх зай хогийн цэгийн хагшаа дотор ер нь болж байгаа. За дараа нь 500 м-с гадагш ерөн давхрын бүсээс суурьшин бүсээр залгаж байгаа хэсэг байдаг. Дахиж дээд ингэж авч бидний бод хайцуулах зорилгоор яг бүрдсэн байна. За энэ бол бүсээ зургаар харагдаж байгаа юм. За энэ хосдээ энэ 2-р бүсийн 3-р бүсээ. За няс судлалын дээжийг ариун бүсэлд авсан байгаа. Бүсний өмнө бүснээс 0-10 см-ийн гүнээс бүрдийн дээжийг авсан. За жилийн дөрөв өсрөлийн зургийг би оруулсан байгаа. За академик судалгааны боловсруулалтаа нэг объектийн орчмоос 110-аас дээш хүнээс судалгаа авч боловсруулалт хийсэн. За байшин бол хүч удаачдын хогийн зэг уул болгоодын хүчээр дараад тэгшлээ. За дээрс нь үлдэх шимтэг хүчээр өсөж хүчж чад хүсэлбэл хийсэн. Талбайгаа за хажууд нь одоо ашиглалтаа байгаа нарны энгэрийн хогийн зэг. За энэ цаана дааны хогийн зэг байгаа. За тэгээд зэрэг дээж авсан тал чигүүдийг тэмдэглэж байна. За байшин зураг. За хөрсний тохирлыг гидсний санхүүгийн танцаар үнэхээр нарийн энгэр 3 удаагийн таталтаар 4 удаагийн таталтаар баг хөртлөө цагаан дагаан санагсантай арай баг хөртлийн зэрэг баг гаргана. Энд дээр бол нарийн энгэрийн технологи цагаан дагаанаас одоо илүү сайн хэрэгжилттэй байна гэж бодчихсон тийм таамыг хэлж болохоор харагдаж байгаа бид нар судалгаа
хязгаараа бүсэйдөө хязгаартай болгож наримчлаарай. За дараа нь хөрсний бохирлын бохиргын танцаар буюу агаар тэмцэг бидний танцаар ингэж өнгөрсөн. За ингэж өнгөрсөн шүтгүүд бол сонирхолтой зүйл нь болохоор удаан чөлөөтэй Тэс хамтран танцтай бол ингэж гараагүй. Удаан чөлөөтэй 2 удаагийн тасал дээр 1-2 дугаар бүс дээр 500 м цацаг зайн дээр 4 удаагийн тасалтай гэсэн цэвэр тасна. За энэ юу гэж үзэж байна гэхээр үжил симтэй хөрсөөр хаалт хийсэн тохиолдолд бүхнээс буюу энэ хоруу чанар өндөртэй агаар бүтэн бичиг бидний хязгаар боломжтой байдаг юм байна гэж бас таамаглаад хүн судалгааны үндээс харж байгаа. За энэ бүсүүдээр ялгаатай байсан уу гэдэг статистик боловсруулалт бид нэр хийж үзсэн. За янгийн хурдлаар бидний ипотез дээр бизнес хамтран танцаар бол ялгаа өөр гарч ирж байсан. За хөлбөртөлийн агуулмжийг нь харьцаа 5 хэлмээр тодорхойлсон. За эсмэл агуулмжаас бол даваагүй боловч наримгийн өнгийн 2 дугаар бүсээр хог хайдал байнга шатаач түүхийд ялгаж чаддаг тэр хэсэг дээр бол огцон өндөр давч гарч ирсэн. Хорооны агуулмж за тийм ч бид дараа нь тодруулах шинжилгээ хийж 3 дээж бол давтан авсан байгаа. За хүүхдүүдийн дундаж агуулмжаар бол стандарт хэмжээнээс дараагүй гэхдээ харьцуулж бол үзэхэд нийтлэг агуулмж бол 3 дугаар бүсээр өндөр харагдчихсан. Хар тоглох 2. За цайрын агуулмж 2 дугаар бүсээр кадмас 2 дугаар бүсээр гэж харагдсан байгаа. За яг бодтой ялгаа байсан уу гэдэг статистик програм дээр шүүхсээр нийтлэг бодтой ялгаатай байна гэж гарч байгаа. За хорооны агуулмж хаана өндөр илэрсэн бэ гэдэг багштай энд хийдгээс тэгэхээр тэр цаана авсан ойр гарсан гал дээр хороо бодоо цайрын агуулмж нэг дэжний өнгөөр ингэж өндөр харагдсан байгаа. Энэ стандарт хэмжээ. За тийм учраас бид нэр яг 20 объект дээр ийм шаталттай ойрхон 2 цэгийг сонгож аваад цагаан даваа нарийн гэрээр 3 дээж аваад дунджаар гаргаж үзсэн. За тэгэхээр бол хорооны агуулмж нарийн гэрээр бол 9.6 дахин цагаан даваа дээр 4.7 дахин ингэж стандарт хэмжээнээс бол маш өндөр агуулмжтай гарч ирсэн. За цайрын агуулмж бас стандарт хэмжээтэй нэлээд өндөр. Гэхдээ энэ нь бусад нөгөө 2 удаагийн давтамжтай авсан 1-2 дугаар бүсийн дээжүүдийн дунджаас бол өндөр гарч ирсэн. За шүтгч үзүүлсэн нөлөөллийг бид нэр за эренбич үзсэн байгаа. За хамгийн их хүмүүс одоо гарч ирсэн сөрөг нөлөөлөл нь ерөөсөө өндрийн бүхэлдээс эвгүй өндөр үнэртгээ гэх 2 хогийн дээр нь ойролцоогтой. За дараагийнх нь болохоор хогш статус удаа байна. Хог адил хийс ашиг бүрдүүлж тоос ихтэй үнс ихэр хийсдэг гэсэн асуудлууд байжсэн. За тэгээд хогийн цэгийн яг үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн орчинд ямар хүндрэлтэй асуудлууд үүсэж байна гэдэг бас асуумжийг авсан. Зорилт нь ихтэй байдаг. Ялгаа маш ихтэй. За шувуу их хог туудаг хүмүүсээр хэлэхдээ за хогийн цэгтэй ойрхон арын тэр захын хороонуудад хогийн машин нэрж хогоо авдаг гэсэн тийм бас асуудал үүссэн байна. За хог зөв машин авахтайгаар бас оршин суугчид нөлөө үзүүлдэг юм байна. Замын дагуу хог хайдлын унж бохирдол үүсгэдэг. Энэ бол 2 шалтгаантай байна. Нэг хогийн цэг дээр нь тус аргаш өндөр байдаг учраас гэдэг нарийн ингэдэг засмал цантаа цагаан даан дээр хогийн зам нь эвдэстэй холбоотойгоор хог болоод байна гэх. За хогийн машинаас дуу шугаа үүсдэг, тоос шороо үүсэж хогийн машин хурд ихтэй явдаг. Жолоочны хоорондоо атмос зүйлийг чаамар яригчаар хийдэг гэх. За хогийн цэгт хогоо өгөхгүй хайдаг зэрэг бол тэр асуудал зөв нөлөөлөл бол үүсэж байна гэх. За төвлөрөхнээр би 2 зүйлийг бол акцент өгч асуудлыг төвшүүлж байгаа. Энэ болохоор лампын технологиэр дэрэг хор системийг бол ашиглаж хэлээ. Энэ болохоор хүрээлэнгийн орчинд зөв нөлөө багтаагаас гадна орчны бодлогыг сайн дурдаад байгаа тулгараад байгаа өндөрлөлт асуудлыг шийдэхэд дөрөвдөө хүн нэмэр оруулах юм байна гэж байна. За дараагийн асуудал нь болохоор хогш цаатыг бол хариулах нь агаар усны бохирдол, орчин суугч үзүүлэх бохирдол, хүсний бохирдлыг одоо тий хамгаалах сэргийлэх нэг арга хэмжээ гэж. За баярлалаа.